Fiat мөнгөний систем асуудалд орсон уу гэж. За яагаад энэ сэдвийг барих болсон гэхээр түрүүн би хэлсэн дуусгаж амжаагүй нөгөө биткойн акт дээрээс үүдэлтэй. Биткойн акт гэдэг нь одоо өнгөрсөн оны 3 сарын сүүлээр нөгөө конгресс дээр яригдсан сэдв нь болохоор биткойныг засгийн газрын нөөц болгоё гэсэн ийм санал дэвшүүлсэн. Тэгээд биткойн актаас гадна Genius Act гэдээ бас stable coin гаргаж ирэх замаар мөнгөний системд ямар нэгэн байдлаар ийм өөрчлөлт орох гэдэг байна гэдэг санаа би тэндээс олж харсан. Тэгээд Genius Act нь бол батлагдсан. Bitcoin Act нь бол батлагдаагүй. Гэхдээ ерөнхийдөө хилцүүлгийн төвшөнд бол очиагүй. Гэхдээ хойшлуудаа тавьчихсан байгаа. Stable coin гэж яриад байгаа нь болохоор доллараар баталгаажсан захин мөнгөний одоо системийг ярьж байгаа. За энэ хууль нь бол 2027 оноос хэрэгжиж эхлэхээр байгаа. Fiat мөнгө гэж юу юу хэлээд байгаа юм бэ гэдэг эхний ойлголт тийм. За fiat мөнгө гэдэг бол ерөөсөө зарилгдсан, төрөөс зарилгдсан ийм мөнгөний тухай ойлголт байгаа. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний түүхэнд бол нэг 5000 жилийн турш бол яг хууль ёсны, албан ёсны одоо мөнгөн тэмдэгтийг юу гэж үздэг байсан бэ гэвэл алт мөнгө л байсан ерөөсөө. За сүүлийн нэг 50 гаруй жилийн хугацаанд бол энэ fiat мөнгө өөрөө дангаараа ноёрхох болсон. Өөрөөр хэлбэл Австрийн сургуулийг үүсгэн байгуулагч Карл Менгер гэж хүн байдаг. За энэ хүн бол мөнгө хизээч төрийн бүтээл биш ээ гэж ер нь бол маш товч тодорхой мөнгөний тухай ойлголтыг өгсөн. Тэгвэл үндсэндээ 1971 оноос хойш мөнгө гэдэг ойлголт маань ямар нэгэн одоо бараа таваараар баталгаажихаар болсон буюу цаасан одоо шууд хэлэхэд долларын системд бол орчиж байгаа. Тэгээ энэ өөрөө арт талдаа ямар нэг баталгаагүй юм болоод ирэхээр энэ fiat мөнгө гэж нэрлэж байгаа. Fiat мөнгө гэхээр төрийн мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Мөнгө бол хизээш төрийн бүтээл байдаггүй. Энийг бол түүх харуулдаг тийм. За цаасан мөнгийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон зарилгдсан гэсэн үг тийм. Зарилэг тушаалаар төрийн мөнгийг бий болгож байна гэсэн. За төр засаг fiat мөнгийг хянана. За мөнгө хэвлэнэ. Хүүгийн төвшинг өөрчлөх замаар эдийн засгийг удирдах чадна гэж. За энийг ямар байдлаар хийх вэ гэхээр мэдээж төв банкар дамжуулж байна тийм. Өөрөөр бол юу гэдэг хийх боломжгүй тийм. Төр засаг удирдан хянана гэдэг бол төв банк заавал байна л гэсэн. За fiat мөнгө өөрөө ханшин докторгүй. Яагаад тэгэхээр алт мөнгө шиг жинхэнэ үн цэнтэй зүйлээр баталгааж байгаа. Тэгэхээр инфляцийг л үүсгэнэ. Өөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ тийм. Хин одоо юу гэдэг дүрмээ тогтооно. Тэр дүрмээр дэлхийн ертөнцид явж байгаа. Өнөөдрийг хүртэл. За одоо цахим хэлбэртэй болж байгаа тийм. Fiat мөнгө банк цахим төлбөр тооцооны систем дижитал хэлбэрээр орших болгоо. За ер нь 21-р зуунд сүүлийн за нэг 10-20 жилийн хугацаанд бол энэ финтек хөгжсөнтэй холбоотойгоор мөнгө гэдэг зүйл бол цахим хэлбэр рүү шилжсэн тийм. За энэ үгүй ярихад бараг 90% болцсон баг. Одоо энд байгаа хүмүүсээс бэлэн мөнгөтэй хүн хэд байна уу гэж асуух юм бол маш цөөхөн байгаа ойлгомжтой. Нэг бол картаар хийн, нэг бол шийдвэрлэн QPay гэдэг юм олон янзын төлбөрийн одоо арга хэрэгслүүдийг ашигладаг болсон. Тэгэхээр цахим хэлбэр шилжиж байгаа нь бол энэ бол бодит зүйл тийм. За fiat мөнгийг ярихаар төв банкыг заавал ярих хэрэгтэй болно тийм. Яагаад төв банкыг ярьж байна вэ гэхээр fiat мөнгө өөрөө тогтворгүй тийм. Хүүгийн төвшинг хянаж байна тийм. Тэгэхээр бидний одоо карманд байгаа эсвэл дансанд байгаа мөнгө чинь өөрөө хэр үн цэнтэй вэ гэдгийг хяналтаар тогтоож байна гэсэн. Тэгэхээр тогтворгүй тийм. За энэ тогтворгүй байдлыг хэн хийх вэ? Төв банк. За хамгийн түрүүнд инфляцийг одоо зохицуулна гэж төв банкны үүрэг тийм. Инфляцийг зохицуулна гэдэг нь ерөнхийдөө бол инфляц үйлдвэрлэнэ гэсэн. Одоо мөнгөний нийлүүлэлтийг ихсгэх, багасгах, хүүгийн төвшинг тогтоодог ганцхан монопол эрхтэй байгууллага бол төв банк. Тийм болохоор ер нь бол инфляцийг үүсгэн, зээлийн дэлхийг бий болгоно гэдэг юм ингээд төв банкны үүрэг өөрөө мөнгөний одоо үн ашиг тогтворгүй байлгаж ирсэн гэж бий бол үзнэ. За төв банкны бас нэг үүрэг нь бол банкны системийг тэр чигт нь одоо удирдан зохион байгууламж гэдэг юм уу тэ хянаж идэг. За яагаад хянаж идэг вэ гэхээр банкны систем өөрөө нэг юм гинжин холбоогоор одоо холбогдсон юм бүхэл зүйл байна. Хэрвээ тэнд эвдрэл үүсээд тодорхой хэсэг нь одоо нурлалтанд ороход энэ бол бусад системийн хувьд бусад зүйлсээ бүгдийг татаж унах хэмжээнд очсон. За нөгөө талдаа төв банк бол санхүүгийн системийн одоо доктортой байдлыг хянана гэж байна. За нэг банк дампуурах боллоо. Энийг дампууруулах үгүй юу гэдгийг төв банк одоо интервенц хийх байдлаар шийдэж чадна гэсэн. За яг хөө ийм одоо за энэ дээр яг нэг жишээ хэлэх юм бол
сая нэг 2-3 жилийн өмнө Credit Suisse гэдэг банк алга болсон. Credit Suisse бол 1850-60-аад оны үед бий болсон. Үндсэндээ 150-60 жилийн түүхтэй ийм банк. Гэхдээ энийг дампуурсан гэж зарлаагүй. Швейцарын засгийн газар UBS-тэй хамтраад Credit Suisse гэдэг банк зүгээр л vanish алга болсон. Зүгээр л алга болсон. За тэгэхээр ер нь бол гаднаас шууд оролцох эрхтэй байна. За тэгээ банкны үйлчлэгээ үзүүлнэ. За тэгэхээр Төв банк гэдэг бол ерөнхийдөө одоогийн байгаа мөнгөний системийг барьж байгаа ийм зүйл. Энэ нь бол дэлхийн бүх улс оронд байгаа. За мөнгө ярихаар бид нар алтны тухай ярих хэрэгтэй болдог. Ер нь бол хүн төрөлхтний түүхэнд 5000 жилийн турш хууль ёсны арилжаа солилцооны хэрэгсэл бол алт мөнгө байсаар ирсэн. За энэ дээр би Америкийн жишээг ерөнхийд нь авч ярина. Яг тэгэхээр өнөөдөр Америк бол reserve currency буюу одоо олон улсаараа нөөцлөх валют болж хувирсан тийм. За Америкийн түүхийг ярихаар нэг унц алтны үнийг бол $20 67 центээр тогтоосон. За энэ бол үндсэндээ бараг нэг 100 орчим жилийн турш одоо хадгалж чадчихсан тийм. 1934 оноос эхлээд ерөнхийдөө алтыг одоо алтан зоосыг ч гэдэг юм уу алтан гулдмаг хувь хүмүүс арилжаа солилцоонд хэрэглэхийг хоригдж гисэн. Үндсэндээ нөгөө Төв банк нөгөө талдаа одоо засгийн газар ч гэдэг юм уу зах зээл дээр байгаа алтыг цуглуулж гисэн. За цуглуулж эхлэхдээ $20 67 центээр цуглуулад буцаагаад хямралаас одоо гарах зорилготой шалтгаанаар долларыг devalue хийсэн. 66% өсөлт гэж харагдана. Нөгөө талдаа бол энэ бол долларын уналтыг бий болгож байгаа. За 1944 оноос Bretton Woods систем гэж ярьдаг тийм. Өнөөдрийн одоо хүн төрөлхтний дагж байгаа энэ системийг доллар өөрөө, Америк доллар өөрөө дэлхийн нөөцлөх валют болж хувирсан. За 1971 онд жинхэнэ фиат систем болж хувирж байгаа нэг алтны баталгааг авч хийж байгаа. Энийг нэгснэг шок гэж нэрлэдэг тийм. Өөрөөр хэлбэл өмнө нь үнцэнтэй байсан алт мөнгөний одоо money буюу мөнгөний тухай ойлголт маань бүрэн дүүрэн долларын систем шинжиж байгаа. Долларын систем шилжинэ гэдэг нь цэвэр фиат болж хувирж байна гэсэн. Өөрөөр хэлбэл төрийн мөнгө болоо хувирсан гэсэн. За одоо хүртэл гэхдээ Америкийн сангийн яамн дээр алтны ханшиг $42.2 гэж хадгалсан байдаг. Одоо тийм сертификаттай. Гэхдээ бодит байдал дээр бол мэдээж унц алтны үн бол 4500-600 хүрсэн явж байгаа тийм. За фиат систем яадгүй гэхээр ерөнхийдөө бид нэг юм өөрийн системд л оруулж байгаа юм л да. За нэг сонирхолтой юм кейс одоо миний энэ өнөөдрийн ярьж байгаа зүйл дээр гарч байгаа тоон үзүүлэлтүүд бөгөөд үзүүлж байгаа слайдууд маань бол хоёр фактораас одоо харсан. За нэг нь юу вэ гэхээр Fed буюу одоо Federal Reserve Economic Data гэж байгууллага байна. Одоо энэ тоон эдийн засгийн үзүүлэлтүүдийг гаргадаг. Нөгөө талдаа бол Congressional Budget Office гэдэг одоо Конгрессийн төсвийн офис гэж байна. За энэ хоёр байгууллагуудын гаргасан дата тоо дээр би анализ хийж. Тэгэхээр өөрийн систем гэдэг нь юу вэ гэхээр алтан баталгаатай байх үеэс хойш алтан баталгааг халснаас хойш дэлхийн ер нь яаж иргэсэн. За Америкийн хувьд аваад үзэх юм бол Төв банк байгуулагдсанаас хойш доллар үн цэнэ хэрхэн алдав гэж. Нэг талд нь өөрийн систем харагдаж байгаа. 2022 оны хүртэл Америкийн нэгдсэн улсын өр $31.2 триллион очсон. За энэ юу гэсэн үг вэ гэхээр долларын уналтыг нөгөө талд нь харуулж байгаа. Төв банк байгуулагдсанаас хойш үндсэндээ одоо үйлчлэлээр нь харах юм бол доллар үн цэнэ 99% алдсан гэж үзэж байна. За өөрийн систем гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн өөр хоёрыг харьцуулснаар энэ дээрээс харж болж байгаа. За орчин үеийн Төв банкны тогтолцоогоор бол бид нар нэг $315 триллион өөрийн системд амьдарч байгаа. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүнийг нь аваад үзэх юм бол дэлхийн хэмжээнд $105 триллион. За энийг би өнгөрсөн оны 4 сарын 1-нд ярьжсэн болохоор тоон үзүүлэлт нь бол баг зэрэг өөр байгаа. Гэхдээ миний ярианаас үндсэн логикийг сайн олоод харахыг хичээгээрэй. За энэ үрийг дотроо хаана ямар хэмжээний өртөө байна уу гэдгийг энд ажиглалт нь харуулж байгаа. Emerging markets гэдэг нь одоо
одоо дундаж өсөн дэвж байгаа одоо зах зээлийг хэлж байна. Нөгөө талдаа бол хамгийн том өрийг эзэмшиж байгаа одоо улс орнуудын хувьд засгийн газрын өөр, санхүүгийн салбарт за санхүүгийн бус корпорациуд дээр ямар хүн хэмжээний өр байгааг эндээс харж болох юм. За дотоодын нийт бүтээгдэхүүний бас тоог ингээ харж байна. Ямар улсууд ямар хэмжээтэй байдаг юм бэ? Америкийн нэгдсэн улс бол одоо 29 триллион долларт очсон байгаа. Гэхдээ өр нь бол 38.1 триллион долларт очсон байна. Тэгэхээр бид нар бол фиат мөнгөний системд бол ерөнхийдөө өрийн системд амьдарч байна гэсэн. Энэ бол өөрөө одоо юу гэдэг хиймэл хөөс гэж хэлэхэд бол бараг болно. За энэ өрийг ингээд ярихаар одоогийн байгаа систем хэрхэн яаж ажилтдаг вэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй бол. За Америкийн нэгдсэн улсын засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхийн тулд их хэмжээний зээл авдаг. Энэ зээлийг бонд буюу одоо US Treasury bonds гэдэгтэй гаргадаг бөгөөд улс орнууд болон хөрөнгө оруулагчид эдгээр бондыг худалдан авч Америкийн нэгдсэн улсад мөнгө зээлүүлдэг буюу Америкийн өрийг эзэмших нөөц болгон хадгалдаг. За төв банкны тухай ярих юм бол мэдээж одоо манай долларын нөөц, валютын нөөц хэд вэ гэж асуудаг те. Яг тэгэхээр өмнө нөгөө алтаар баталгааждаг байсан зүйл маань 1971 оноос хойш доллар өөрөө доминант систем болсон. Тэгэхээр нэгэснээ улс орнууд Америкийн засгийн газарт мөнгө зээлүүлдэг. Тэрнийхээ хариуд одоо засгийн газрын бондыг эзэмшиж, өрийн бичгийг эзэмшиж байдгаа гэсэн үг. За энэ дээр хамгийн том өр эзэмшиж байгаа хүмүүс бол Япон, Хятад, Англи, Люксембург гэдэг ингээд тоонууд байна. Яагаад энийг ярьж байгаа юм гэхээр фиат мөнгө ер нь нурж унах нэг том фактор нь бол эдгээр улсууд хэрвээ өөрсдийнхөө мөнгөнд тэмдэгтийг хамгаалж өгөх үүднээс энэ өрийн бичгийг буцаага зараад эхлүүл хэн худалдаж авах вэ гэж. Хэн худалдаж авах гэхээр энэ Америкийн засгийн газар худалдаж авах. Энгүүл юу болох вэ гэхээр инфляцийн одоо юу гэдэг хямралд орноо. За хамгийн гол фактор гэдэг утгаар нь би энийг нь ярьж байгаа. Ер нь бол өрийг дотор нь хуваах юм бол энэ гадны хөрөнгө оруулагчид болон нийгмийн даатгал Америкийн одоо элдв хөтөлбөрүүд тэгээд Federal Reserve-ийн өр гэдэг ингээд эндээс бол тоон үзүүлэлтүүдээр нь задлаад харж байна. За энэ дээр нэг сони юм болсон нь сая за дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэрвээ өөртөө харьцуулах юм бол улс орнуудын хувьд бол ийм байна. Хамгийн том асуудалтай газар бол Япон 252 хувьтай. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг өөртөө харьцуулбал тий. За 2022 онд үндсэндээ дайнтай холбоотойгоор ер нь бол дэлхийд их олон үйл явдлууд болсон тий. Энэ сони юм ажиглагдсан Японы төв банк йенийг одоо өөрсдийн мөнгөнд тэмдэгтээ аварч үлдэхийн тулд Америк долларын нөөцөө зарж эхэлсэн, дамп хийж эхэлсэн. Яагаад тэгэхээр 2022 онд бодлогын хөг шат дараалтайгаар олон удаа өссөн. Энэ нь юу? Энэ нь одоо олон улсад ямар импакт үзүүлсэн бэ гэхээр Америкийн нэгдсэн улсад үүсэж байгаа өөрсдийнх нь одоо өрийн дарамт инфляцийн асуудлаа шийдэхин тулд бодлогын хөг чангалснараа бусад улс орнуудад шингээж байгаа. Бусад улс орнуудад шингээхээр тэдгээр улс орнуудын валют нь өөрсдөө асуудалд орж ирж байгаа. Тэгэнгүүт одоо Японы хувьд бол өөрсдийнхөө йенийг аварч үлдэхийн тулд Америк долларыг зарж буцаагаад йен худалдаж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байгаа. За энэ үйл явдлын дараагаас бол маш богино хугацаанд бас банкны салбарт дөргөлт үүссэн. Олон банкуд дампуурсан. За Японы төв банк 22 оны 11-р сараас хойш дахиад 23 он шат дараатай дахин удаа одоо долларын нөөцөө зарж эхэлсэн. Өөр сонголтгүй болсон гэсэн. За энэ жишээлбэл харуулах гэдэг юм түрүүн ярьсан Credit Suisse гэдэг банк алга болчихсон. 167 жилийн түүхтэй асар одоо юу гэдэг хүчтэй ийм банк зүгээр л алга болсон. UBS Швейцарын төв банк нийлээд энэ банкыг ерөнхийдөө худалдаад авсан гэдэг. Ер нь бол дампуурлаа зарласан гэдэг юм бол хэлээгүй. Дээрээс нь Silicon Valley банк дампуурж байна. За яагаад дампуурж байна гэхээр ойлгомжтой. Бодлогын хүүг хэтэрхий өндөр тавихаар хамгийн дөрөнд хөрөнгийн зах дээр одоо хөрөх чадварыг буцаага татчихна гэсэн. Өмнө нь ковидын үеэр асар их зээлийн тэгэл бий болгосноос үүдэлтэй инфляцийн хямралд оронгууд бодлогын хөг чангалах хэлбэрээр
зах зээл дээр байгаа хөрөнгө чадварыг буцаагаад татж байгаа. Liquidity гэж ярьдаг те. Энэ үед яадаг вэ гэхээр банкнууд дээр дарамт үүсдэг. Ер нь ямар нэгэн байдлаар төв банкнаас зээлийн тэлэлт хийгээд хамгийн түрүүнд хөрөнгөний зах дээр одоо юу гэдэг мөнгө нь очдог. Хөрөнгөний зах байн өсөж идэг те. Бодлогын хөвөг чангарлахад буцаагаад хөрөнгөний зах унана. Энэ үед яагаад банкур дампуураад байгаа гэхээр банкны систем нь өөрөө fractional reserve буюу одоо хэсэгчлэн нөөцлөх системтэй байдаг. Өөрөөр хэлбэл таны одоо хадгалуулсан мөнгөний 100 төгрөг хадгалууллаа гэхэд 10 төгрөг нь үлдээд 90 төгрөг нь буцаагаад гаргацдаг. Тийм болохоор хөрөнгөний зах унахад хүмүүс өөрсдийн одоо хөрөнгөө хадгалж үлдэхийн тулд татаа буцаад банкнаас мөнгөө татаа авалт хийж байгаа. Энэ нь болохоор банкн дээр очир үүсгдэг. Энийг банк рun гэж хэлдэг. Хэсэг бүлэг багахан хэмжээний хүмүүс очир үүсгээд мөнгөө татахад энэ систем өөрөө банкны систем тэр чигээрээ нурах аюултай байдаг. За Конгрессийн төсвийн газар гээд түрүүн ярьсан. Эндээс 2025 онд ер нь юу гэж төсөөлж ирсэн бэ гэж. Эдийн засаг 4.5% өсөлттэй. За инфляцийн нөлөө нь GDP-д өсөлтийг харагдана. За дотоодын нийт төлөвлөгөөний тооцох аргачлал нь өөрөө их асуудалтай. Энэ дотор засгийн газрын зардлууд орж идэх те. За зам баримж гэдэг юм уу дэд үстэй холбоотой зардлуудыг дотоодын нийт бүтээгдэхүүн тооцдог. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцож байгаа аргачлалаа 1980-ад оноос хойш Америкийн нэгдсэн улс бол бараг 20 орчим удаа өөрчилсөн байна. Хамгийн сүүлд 2022-3 оны үед дахиад тооцох аргачлалаа өөрчилсөн. Ер нь дотоодын нийт бүтээгдэхүүний энэ тоон үзүүлэлтүүд итгэнэ гэдэг бол маш одоо юу гэдэг төвөгтэй асуудал. Нөгөө талдаа төсвийн алдагдал нь 6.5%, инфляц 2.9%. За эндээс ямар логикийг хэлэх гээд байна вэ гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн агшвал засгийн газрын өрийг дэмжих боломжгүй. Америкийн нэгдсэн улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүн хоёрын харьцааг харахаар жилд 2 их найдаар өр нь нэмэгдэж байгаа. Орлого нь доошоо мөртлөө өр зээл нь нэмэгдээд байгаа. За энэ дээр smart money гэдэг хамгийн чухал ойлголт байгаа. Яагаад smart money гэж нэрлэдэг вэ гэхээр альва улс оронд одоо хөрөнгө оруулагчд гэдэг юм уу одоо альва улс оронд хямралыг төрүүлж хардаг хэсэг бүлэг одоо хүмүүс бай. За энэ хүмүүс бол төрүүлж хөдөлдөг бөгөөд хамгийн том хөдөлгөгч хүч одоо яг энэ хөрөнгөний зах дээр. Энэ дээр нэг жишээ хэлэхэд өнгөрсөн он жишээлбэл Warren Buffett гэдэг юм уу хүмүүс хөрөнгөний захаас мөнгө татаад ирсэн. Нэгэнт Америкийн зээлийн тэлэлт хэтэрхий өндөр болсноос үүдэлтэй өөрийн асуудлаа шийдэж чадахгүйг энэ хүмүүс ойлгож байгаа. Тэгээд энэ хүмүүс хөрөнгөний захаас татангуудаа хаашаа хийж гэнэ гэхээр металл өрд рүү хийж байгаа. Дээрээс нь биткойн руу бас хийсэн. За яагаад вэ гэхээр энэ энийг би дараагийн юм дээр дахиад тайлбарлана. За энд хамгийн чухал үзүүлэлт байгаа. Ер нь яагаад ийм инфляцийн хямралд байнга өртдөг юм бэ гэдэг асуулт гарч байна. За ер нь бол Австрийн сургуульд interventionist spiral гэж ойлголт байдаг. Одоо төрийн оролцооны спираль гэж байна. Юу гэсэн үг вэ гэхээр зах зээлд эдийн засаг төр оролцох тусмаа асуудал үүсэх нь ойлгомжтой. Яагаад тэгэхээр зах зээл дээр байгаа бодит үнийн сигналыг бодлуулж идэг те. Бодит үнийн сигналыг бодлуулахаар хүмүүс буруу хөрөнгө оруулалтыг хийнэ. Буруу хөрөнгө оруулалтыг хийсний дараа зээлийн тэлэлт хит их бий болсноос үүдэлтэй эхний ээлжинд бол одоо аз жаргалтайгаар хүмүүс одоо юу гэдэг бизнесээ хийгээд бүх юм сайн сайхан харагдах боловч бодит үн цэнэр рүүгээ буу. Зах зээл өөрөө ингэж ажилладаг. Market correction бол. Тэгэнгүүт эндээс юг тайлбарж болох вэ гэхээр орлого зарлага төсвийн алдагдлыг харж болж байгаа. За энийг Congressional Budget Office гаргадаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хуваар нь энэ дээр харуулж байгаа. За жишээлбэл хамгийн ихний дээдлийн хэсэг бол орлого те. За орлогын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь ийм байхад зарлага нь энээсээ өндөр. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал нь 6.6, 6.2, 5.5, 6.1. Эдийн засгийн өсөлт нь өр зээлээсээ давж гарах ямар ч боломжгүй болцсон. Энийг төрийн оролцооны спираль гэж нэрлэдэг. Спираль гэдэг нь одоо спираль гэхээр одоо тодорхой нэг юм тойрог байлаа гэхэд цаг хугацаа явах тусам томорж идэг юм зүйлийг хэлдэг шүү дээ. Энэ нь болохоор эдийн засагт яаж нөлөөлдөг вэ гэхээр төрийн оролцоо хэдий ч нэ их байна. Тэр хэмжээгээр дараагийн асуудлууд хүндрэх бөгөөд тэрийг шийдэж байгаа ганцхан арга хэлбэр нь бүр илүү томорсон хэмжээний төрийн оролцоо гэх.
Өөрөөр хэлбэл энэ үр зогсоо зайгүй цаашдаа нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлчих чинь. Төсвийн алдагдлаа эдийн засаг нь хязгаарч давхгүй. За одоо Америкийн нэгдсэн улсын өр өнгөрсөн жил жишээлбэл 2.3 триллион доллараар нэмэгдэж байна. За сүүлийн 2023 оноос хойш бол ер нь өрийн асуудал маш хүндэрсэн. 38.1 триллион долларт хүрсэн. Энэ өрийг хэрвээ яг одоо триллион доллараар ярихаар ингээд триллион доллараар ярихаар хүмүүс бас буухгүй байж магадгүй. 365 хоног хуваах юм бол өдөр болгон 6 биллион долларын алдагдaltaй өрөнд орж байгаа Америкийн нэгдсэн улс. 6 биллион долларын өрөнд өдөр болгон. За энэ дээр юу харуулж байна вэ гэхээр өрийн хүнд хэдэн төгрөг төлж байгааг харж байна эндээс. Америкийн нэгдсэн улс өөрийнхөө хүнд 2025 онд жишээлбэл 1.5 триллион долларыг төлж байгаа. Өөрөөс гадна өрийн хүү гэж байгаа тийм. Тэгэхээр энэ нөгөө төрийн оролцооны intervention spiral гэдэг төрийн оролцооны энэ цикл чинь өөрөө зөвхөн өр зээл нэмэх, инфляцийг өсгөх ийм л үе шат руу орчихсон. Энээс гарахын тулд эдийн засгийн өсөлтөө бий болгохын тулд одоо Америкийн нэгдсэн улсын барьж байгаа зарчим бол магадгүй долларыг илүү devalue хийж одоо багасгах замаар гаднаас хөрөнгө оруулалтуудыг татаж үйлдвэрлэл одоо бүтээн хэмжээ нэмэгдүүлье гэсэн нэг ийм бодлогыг барьж байгаа юм шиг харагдаж байна. За энэ систем ер нь юунд хүргэдэг вэ гэдэг нэг бас нэг асуулт. За энийг би бас сонирхолтой байх үүднээс энэ топ 10 Америкийн нэгдсэн улсын топ 10% одоо эзэмшиж байгаа зүйлийг ингээ ховчлаад харуулсан юм байна. Америкийн нэгдсэн улс топ 10% нь хувийн бизнесийн 84.4% эзлэн. Хөрөнгийн зах зээлийн 87.2%. Нийт одоо баялагын 67%. За үйл хөдлөлийн 43%, 44%. Энэ систем хүнд ашигтай байна вэ? Хамгийн түрүүнд зээлийн дэлб бий болгоход тэрүүнд төрүүлж хүрж байгаа хүн ашигаа хийж байгаа. Түүнээс энэ олон хүмүүст буюу одоо нийт масст ямар ч ашиггүй систем. Энэ бас нэг сонирхолтой баримт энд байна. Энэ юу вэ гэхээр топ 1% хөрөнгө болоод мөнгөний нийлүүлэлт хэрхэн яаж өссөн тухай нөгөө талдаа нийт одоо Америкийн хүн амын одоо bottom гэхээр уулны 50%-ны өсөлтийг харж. Хамгийн сонирхолтой нь мөнгөний нийлүүлэлт өслөө нөгөө топ 1%-ны хөрөнгө яаж өсөж байгааг эндээс харна. Тэгэхээр энэ систем бол хэнд үйлчилж байна вэ гэхээр төртэй холбоотой эсвэл юу гэдэг юм банкирууд ч гэдэг юм уу банктай холбогдсон ийм картелчсан ийм системд л үйлчилнэ. Түүнээс олон нийтэд үйлчлэхгүй. 50% нь өсөлтийг та нар энэ улаан шугамаар хардаа. 90 оноос хойш энэ хүмүүс зөвхөн байрандаа байна. Мөнгөний нийлүүлэлт өсөх хэрээр топ 1% нь л мөнгө өсөж байна, хөрөнгө өсөж байна. За энийг Cantillon эффектээр тайлбарладаг тийм. Cantillon эффект гэдэг нь юу вэ? Мөнгөнд хамгийн түрүүлж хүрсэн хүмүүс мөнгөний бодит үн цэнийг авна. Мөнгө зах зээл дээр нийлүүлэхдээ тодорхой шат дараалтайгаар очдог. Дарааллаас хамаарат мөнгөний үн цэн унжидаг. Ингээд bottom 50% дээр буюу улны 50% дээр ирэхэд мөнгө өөрөө үн цэнээ алдсан. Инфляцид өртсөн байна. Тэгэхээр хамгийн өндөр ашигыг хамгийн түрүүнд мөнгөнд өрснө хийж. За энийг Cantillon эффект гэдэг тийм. Бид нар өмнөх ярианууд дээр сэнгүүн захирлын тухай нэлээд сайн тайлбарж ярьсан. Энэ үзүүлэлт бол ерөнхийдөө одоогийн байгаа банкны систем бол өөрөө Ponzi схем. Энэ бол scam байгаа. Энийг бодитоор харуулж байгаа. Америкийн нэгдсэн улсын хувьд. За банкны системийг ярихаар дэлхийд дээр ер нь бол fractional reserve banking гэдэг зүйл үйлчилж байгаа. Түрүүн хэлсэн таны одоо 100 төгрөгийн чинь 5 төгрөг юм уу 10 төгрөг нь үлдээд үлдсэн нь бол буцаагаад бараа бүтээгдэхүүн болоод гарчдаг. Өөрөөр хэлбэл банкуд бидний хадгалуулсан мөнгөөр буцаагаад өөрсдөө одоо ашиг хийдэг буюу ерөнхийдөө лоурын схем. Яагаад ингэж хэлж яах вэ гэхээр хоёр том фактор байна. Нэгдүгээр бид нар за 1000 төгрөг хадгалууллаа. 900 төгрөгийг банк чинь буцаага зах зээл дээр нийлүүлж чинь тий 10 төгрөг нь л үлдэнэ.
тий 10 төгрөг. Гэтэл 900 төгрөг чинь дахиад зах зээл дээр гарахаараа дахиад өөр банкуд дээр очихороо дахиад нөгөө банкуд чинь 900-аас чинь 90 төгрөгийг аваад 810 нүлтэн тий. Дахиад нөгөө мөнгө чинь дамжина. Хүүгээс хүү бодогч явж байгаа тий. Энийг үржүүлэгч эффект гэдэг. Өөрөөр хэлбэл 1000 төгрөг зах зээлээр байгаа 1000 төгрөг энэ банкны системээр 100000 төгрөг болж хувирна. За энэ бол Ponzi схем биз ойлгомжтой. Бүүмбас цикл. Австрийн сургуулийн одоо гол онол тий. Баг хүүтэй зээлүүд эдийн засгийг хэтэлж хөрөнгө оруулалтын буруу хуваарлтыг бий болгодог. Би дөнгөж түрүү хэлсэнтэй эдийн засгийг зохиомл эрэлт үүсгээд тэлээд аж болно. Тэр үед хүмүүс яадгүй. За баг хүүтэй зээл авсан юм чинь би ийм хөрөнгө оруулалт хийнэ гэд ясам дээр зах зээл дээр байгаа үнийн сигналыг бодлуулчихж байгаа. Өөрөөр хэлбэл чөлөөт зах зээлийн зүү зохицлыг гажуудуулж байгаа. Хүчээр албаар. За энэ яадгүй гэхээр буруу хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс дараа нь эцэст нь хөөсө гаргахад банкуд нэгдүгээр эрсдэлд орно. Яагаад тэгэхээр нөгөө нөөц нь өөрөө 5-аас 10% л байгаа шүү дээ. Одоо бидний хадгалуулсан 100 төгрөгийн. Энэ дээр бодлогын хүүг хөөс агараад бодлогын хүү чангарахад санхүүгийн байдал муудах мэдээгээр хүмүүс мөнгөө татахыг хичээнэ. Нөгөө банк ран гэж хэлээд байгаа банкнаас хүмүүс мөнгөө татахад банк хурдан хугацаанд дампуурах боломжтой байдгийн шалтгаан юм. Хөгжлийн банкн дээр жишээлбэл 3% хүүтэй зээл гаргасан тий. За энэ үеэр яасан бэ гэхээр гурилын үйлдвэр гэдэг өмнө даа ярьжсэн тий. Гурилын үйлдвэр дээр нэг юм болж Монгол улс 10 сая хүн амыг одоо хангах чадвартай гурилын үйлдвэртэй. Гэтэл хөгжлийн банкнаас 3% зээл гарсан чинь за би бас нэг гурилын үйлдвэртэй болчмоор байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр би баг хүүтэй зүйл их хэмжээний мөнгө авч чадчихсан. Бодит амьдрал дээр юу болсон бэ гэхээр нөгөө зээл авсан хүмүүс маань дампуурч. Яагаад тэгэхээр зах зээл дээр бодит байдлыг бааны хүмүүс ойлгохгүй мэдэхгүй. Яагаад тэгэхээр баг хүүтэй зээл юм чинь би одоо ийм байдлаар ашигтай ажиллана. Гэтэл бодит зах зээл дээр байгаа үн гэдэг чинь өөрөө шал өөр зүйл. Ингээд бүүмбас цикл үүсдэг. Энийг үүсгэж байгаа хамгийн гол байгууллага нь Төв банк. За Төв банк ингээд асуудал хямрал янз бүрийн юм үүсгэхээр аврах ажиллагаа гэж нэг юм явуулдаг. Одоогийн байгаа Төв банкны систем түрүүний ярьсан миний төрийн оролцооны спираль гэж хэлээд байгаа тийм. Төрийн оролцоо хэдий ч нэ одоо юу гэдэг нь төр эдийн засгт оролцсон тэр хэмжээгээр нөгөө өөрийн асуудал тэлж идэг. Өөрөөр хэлбэл төрийн оролцоог улам томруулах замаар л асуудлыг шийдэх гарцсан. Ерөөсөө ийм нөхцөл байдалтай. Систем нь өөрөө. За бид нар хямралд орлоо. Зээлийн тэлэлт хэтэрхий их бий болгочлоо шүү дээ. За нөгөөх нь хөөс агарлаа хямралд орлоо гэж үзлээ. Юу хийх вэ? Мөнгө нийлүүл. Мөнгө ажиллах уу? Ажиллахгүй бол дахиад мөнгө нийлүүл. Мөнгө нийлүүлэхээр юу болох вэ? Инфляц өснө те. Инфляц өсгөөр яах вэ? Хүүгийн бодлогын хүүгээ чангаруулж иж буцаага зах зээл дээр байгаа тэр хөрөг чадварыг буцаага татчихж одоо инфляцийг буулгана. За энэ инфляц буулаа гэж үзэх үү? Хэрвээ буугаагүй бол дахиад бодлогын үг өсгөнө. 2022 онд түрүүн бий болсон циклийг хэлж байгаа жишээл. За буулаа гэж үзлээ. Бодлогын үг өсгөөд байхаар яах вэ? Нөгөө зээлийн тэлэлт чи хамгийн түрүүнд хөрөнгийн зах болоод санхүүгийн зарбарт орчихно. Банкнуудын хувьцаа сток маркет унана. Зүү тогтолно угаасаа тэр. Дахиад за хямрал гайгүй боллоо гэдээ ингэ явж байт. Дахиад нөгөө цикл рүү очиж байгаа. Дахиад хэтэрхий тэлцэн байгаа зах зээл чинь дахиад буцаад бодлогын үг чангалаад ирэхээр уналт бий болж. Уналт бий болохоор дахиад бид нар хямрал үүсгэнэ. Дахиад мөнгө хэвлэж. Дахиад мөнгө хэвлэхээр яах вэ? Дахиад инфляц нэмэгдэнэ. Дахиад инфляц нэмэгдэхээр яах вэ? Бодлогын үг өсгөнө. Бодлогын үг өсгөхөөр яах вэ? Банкнууд унана, сток маркет унана. За яг энэ цикл энэ үрийн системийг бий болгож байгаа. Төрийн оролцоо эдийн засагт зах зээл хэдий ч нэ оролцсон тэр хэмжээгээр Төв банкны аврах ажиллагаа нь энэ үрийн хямралыг улам томруулж ийн гэсэн. Өөрөөр хэлбэл мөнгөний нийлүүлэлтийг л нэмэгдүүлэхээс өөр гарц байхгүй. Хэрвээ бодлогын үг удаан хугацаанд өндөр байлгах юм бол эдийн засаг хямрах нь ойлгомжтой. Түрүүн яагаад банкуд дампуурав? Түрүүний жишээнээр тий ойлгомжтой. Бодлогын үг өндөр байхаар бусад улс оронд очиж байгаа мөнгөн дээр очиж байгаа дарамт өндөр болохоор бусад улс орнууд буцаагаад өөрсдийн мөнгөнд тэмдэгтэй хамгаалахын тулд долларыг дамп хийж гэлж байгаа. Долларыг дамп хийгээд эхлэхээр яах вэ? Хямрал гүнзгийрж байгаа юм тий. Нөгөө доллар үнгүүдэх шалтгааныг дахиад бий болгож. Удаан хугацаанд энэ үргэлжлэх ямар ч боломжгүй систем гэсэн.
Тэгэхээр зээлээс зээлийн хооронд л бид нар амьдардаг. Гэхдээ энэ бол цаг хугацаа явах тусам томорж идэг ийм цикл. За түүх давтагдах уу? За энийг ерөнхийдөө их хямрал гэж ярьдаг. Тэ Great Depression гэж ярьдаг. 29-30 оны хямрал бол 20 дугаар зууны түүхэнд хамгийн том хямрал бас тэ. За энд яасан бэхээр яг адилхан мөнгөний зээлийн дэлэлтийг хэтэрхий тэлсэн. За хөрөнгөний захыг хөөсрүүлсний үндсэн дээр хувьцааны үнцэнд бодит бус төвшөнд хүрсэн. Өөрөөр хэлбэл зохиомл эрэлтийг бий болгож. За 29 онд хөрөнгөний зах унахад зээлдэгчд өрөө төлж чадахгүй болж банкуд дампуурч гэлсэн. Асар олон хэдэн мянган банк дампуурсан. Хэдэн мянгаараа хэд чанга мөнгөний бодлого зээлийн хомсдол үүсгэж байгаа. Нөгөө хөрөг чадварыг нь буцаага татчихж байгаа. Тэгэхээр хөрөнгөний зах 89% унсан. Энэ 2 жилийн дотор хөрөнгөний зах 89% унсан. Яагаад би түүх давтагдах уу гэсэн гэхээр тэр үед Smooth Hawley тарифын акт батлагдчихсэн. Энэ тарифын акт нь яасан бэхээр бусад улс орнуудад тогтоосон тариф нь 20%-аар дундчилж ирсэн. Тэгвэл өнгөрсөн онд Трампын хийсэн бодлого юу вэ? Тариф тогтоосон. Тариф тогтоохдоо дундчлах юм бол 18% таа байна. Тэгэхээр яг энэ цикл дахиад давтагдах нөхцөл үүсчээ гэж харж. За энэ нөгөө дампуурсан банкнууд те. За энэ дээр түүхэн жишээн дээр яг гиперинфляцаас болж сүрсэн юм улсын тухай түүх байна. Жишээлбэл Ваймарын бүгд найрамдах улс гэж те 1921-с 23. За энэ яасан бэ гэхээр яг энэ хэдих зээлийн дэлэлттэй одоо дайнтай холбоотой асар их үр зээл бий болсон. Тэгээд дайны дараах одоо хохирлоо нөхөхийн тулд дахиад мөнгө хэвлсэн. Дахиад мөнгө хэвлэхээр яах вэ? Марк үнгүүц. Марк үнгүүдэд энэ байхгүй болсон. Яаж байхгүй нэг талхыг авж байгаа марк хэдэн триллион маркаар нэг талх авдаг болсон. Өөрөөр хэлбэл өнөөдөр би цалингаа аваад өнөөдөр өрөхгүй бол маргааш үнгүүдчихсэн. Ингээд давпуурж байгаа нэг жишээ. Нөгөө тал за Зимбабве, Венесуэл ч гэдэг юм уу төрийн оролцоо өндөр улсууд бас яг адилхан. Зимбабве 2000-ад оны үед төрийн оролцооноос болоод хэд их мөнгө хэвснээс болоод мөнгөний ханш үнгүүцсэн. Эдийн засгийн хямралд орсон тийм. Өөрсдөө мөнгөний бодлогоо барьж чадгаа болоод долларлоо шилжижсэн. Дараа нь буцаад Зимбабве доллароо дахиж гаргаж ирнэ. Ингээд ерөнхийдөө энэ өөрийн хавхнаас гарах ямарч боломжгүй нөхцөлд очиж. За фиат систем дампуурах шалтгаан юу юм тэгвэл? Инфляц. Засгийн газар төв банк хэд их мөнгө хэвлэж ханш нь унах үед инфляц үүсэж байна. Инфляц өөрөө энэ цикл явах тусмаа инфляцийг нэмэгдүүлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ дээр өөр л өснө. Өөр өснө гэдэг чинь хамгийн том асуудал. Хүмүүс тухайн мөнгөнд тэмдэгтээ үнцэнд итгэхээ болж өөр хөрөнгө оруулалт руу хийж эхэлнэ. Яагаад тэгэхээр өдрөөр үнцэнээ алдж байгаа мөнгөнд хүн итгэхгүй. Нөгөө талдаа ардаа ямар ч баталгаа байхгүй болохоор бодит үнцэнтэй зүйл рүү хүмүүс мөнгөө оруулж эхэлж байна. За энэ дээр түрүүний ярьсан smart money хөдөлж байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн түүхэнд хамгийн түрүүнд ер нь бол ямар нэг хямралыг өөрчлөлтөнд тооцоолдог хэсэг бүлэг одоо банкирууд ч юм уу эсвэл хөрөнгө оруулагчид энийг хамгийн түрүүнд соргогоор мэдэрдэг. Ийм зүйл болдог. Өрийн хямрал, улсын өр хэтэрхийн өндөр бол төлж чадахгүй хэмжээнд төрнө. Дотоодын нийт бүтээгдэхүүн эдийн засгийн өсөлт нь зарлагаас төсвийн алдагдлаа нөхөх хэмжээнд очихгүй болсон төрийн өрийн хавханд орцсон тохиолдолд энэ бол сүрэл рүү авчиж байгаа. Нөгөө талдаа төв банк өөрөө мөнгөний үн цэнийг үндсэндээ докторгүй байлгадаг ийм банк. Тийм болохоор төв банкны үйл ажиллагаанаас болж ер нь фиат систем дампуурна. За геополитикийн эрсдэл гэж байна. За дайн 20 гаруй хэмжээ улс төрийн докторгүй байдал. За энэ бол бас яг одоо нөхцөлд бол маш том фактор. 2022 онд Оросыг SWIFT системээс халсан тий. Энэ юу болсон бэ гэхээр ерөнхийдөө 20 арга хэмжээнээс болоод BRICS-ийн орнууд хүчрхэг болох шалтгаан болсон. De-dollarization гэдэг юм бий болгож. Долларын эсрэг тэгвэл өөрсдийн гэсэн одоо төлбөрийн системийг бий болгоно. Ингээд юу болсон бэ гэхээр Хятад Орос хоёр ойртох шалтгаан болчихж. BRICS-ийн улс орнууд дээр Сауди Араб нэмэгдэж эхэлсэн. 2024 онд Сауди Араб нэмэгдсэн. Урд нь петродоллар гэж ярьдаг байсан бол одоо петродолларын доминант байдал нь энэ дайн 20 арга хэмжээс болоод өөрчлөгдөж. Одоо дэлхийн үндсэндээ бол хоёр туйлт систем, хоёр одоо санхүүгийн хувьд санхүү банкны системийн хувьд хоёр талд хоёр блок болж өөрчлөж байна. Eastern block, нөгөө талдаа Western block. Eastern block гэхээр BRICS-ийн орнууд гэхээр Бразил, Энэтхэг, Хятад,
Өмнөд Африк тэ за энэ эдгээр улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүнийг авч үзэх юм бол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40%. Хүн амыг нь авч үзэх юм бол энтхэг хятадыг оруулаад бодохоор маш том. Дээр нь байгалийн нөөцийг нь авч үзэх юм бол өрөндийн улс орнуудыг хол хаяа. Тэгэхээр энэ системийн хувьд хоёр өөр систем орж. БРИКС-ийн улс орнууд алтаар баталгаажсан эсвэл commodity баталгаажсан ийм зүйлийг санал болгоно. Өөрсдийнх нь давуу тал. Хоорондоо төлбөрийн системээ local currency-гаар нээгээд эхэлчихсэн. Газрын тосороо barter-ing гэдэг юм уу янз бүрийн солиод эхэлчихсэн. БРИКС банк байгуулчихсан. Тэгэхээр одоогийн систем үндсэндээ бол хоёр хуваагдах шалтгаан бол геополитикийн эрсдлээс үүсэж байгаа юм бас. За энэ дээр яг юуг бас ярьж болж байна те. За сая жишээлбэл Трамп Мадурог барьж аваад уучлаарай чи ардчил хүний эрхийн одоо зүйлийг устгалаа гэд. Тэр цаад шалтгаан Сауди Араб БРИКС руу нэгтгэхээр газрын тосны ашиг сонирхол петродолларын одоо сул байдал нь Америкийн энэ доминант байдлын эсрэг үйлчилж байгаа болохоор нөхдүүд Венесуэл руу орж байгаа тийм. Венесуэл руу орж байгаа Венесуэл өөрөө 303 тэрбум баррел одоо батлагдсан нөөцтэй. Дэлхийн номер 1, номер 2-т нь Сауди Араб. Үнийн дүнгээр нь бодвол 17 триллион долларын одоо доллартай дүүх хэмжээний байгалийн нөөц газрын тос байна тийм. Америкийн нэгдсэн улсын өөр юу вэ? 38.5 триллион доллар төрсөн. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс баг өөр одоо юу гэдэг гарцгүй хэмжээнд очсон гэж харж байна. Геополитикийн талаас нь. За эдийн засгийн ухааны Австрийн дэг сургуулийн шийдэл нь юу байд юм бэ тэгвэл? Free banking байх хэрэгтэй. Төр засаг, төв банк нь арилжааны банкудад зээл үйл ажиллагаанд оролцохгүй байх хэрэгтэй. Ингэснээр банк руу нүүсэхгүй гэж. Одоо нөгөө fractional reserve банкны асуудал өөрөө 5-10% нь нөөцлөөд буцаагаад юуг нь гаргачихаар, үлдсэн хувийг нь гаргачихаар богино хугацаанд банкн дээр очир үзээд дампуурах эрсдлийг бий болгож байгаа болохоор чөлөөт банкны тогтолцоо байх юм бол энэ зах зээлийн зарчмаараа явна. За энэ нэгдүгээр асуудал. Хоёрдугаар алтан стандарт байх хэрэгтэй. Фиат мөнгөний системийг халаад алт эсвэл бусад үнэт металлаар баталгаажсан мөнгөний тогтолцоороо шилжих ёстой. Энэ нь мөнгөний нийлтийг хязгаарлаж инфляцийн асуудлыг шийдэх давуу талтай. Яагаад алт юм? Алт өөрөө хязгаарлагдмал нөөцтэй. Алтны өсөлт жилдээ 1% олборлолт нь. За алтан стандарттай байсан үе бол за ер нь алт мөнгийг одоо төлбөрийн хэрэгсэл гэж үзсэн үе 50000 жил. Тэгвэл бид нар одоо 55 жилийн түүхтэй фиат системд амьдарч байгаа. Энийг харьцуулаад үзэх юм бол бодит үнц нь өөрөө энэ мөнгө одоогийн байгаа мөнгөний систем байхгүй. За алт дэлхий дээр байгаа алтыг хэрвээ хэмжээгээр нь бодоод үзвэл ерөнхийдөө нэг 200,000 тонн алтыг бол гаргачихсан, олборлоод гаргачихсан энийг хэрэгжилж байгаа. За газрын доор 64,000 тонн гэж байна. За энэ тоог бол баталгаатай их сурвалж гэх зүйл бол байхгүй. Энийг бол мэдээж геологчд болоод уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс одоо дүүцүүлж гаргана тийм. Түүнээс энэ бол баталгаатай тоо биш. Гэхдээ ер нь бол хамттай бас. Энэгээр юуг илэрхийлэх гээд байна вэ гэхээр алт өөрөө хязгаарлагдвал нөөцтэй болохоор мөнгийг дураараа хэвлэх боломжгүй болно алтан стандарт. Тэгэх юм бол инфляцийг үйлдвэрлэж өрийг жилээс жил томруулах нөхцөл байдал маань өөрөө хязгаарлагдвал болно. Алтыг дэлхий дээр байгаа алтыг хэрвээ ингээд байшингаар төсөөлөх юм бол нэг ийм хэмжээний л алт байгаа. Дэлхий дээр байгаа алт олборлцсон байна. Тэгэхээр маш бага хязгаарлагдвал нөөцтэй ийм зүйл байдаг. За түрүүн ярьсан биткойны хууль гэдэг энэ одоо хэрвээ хэрэгжчихэр байсан бол юу болох байсан бэ гэдэг. За энэ хууль батлагдах юм бол засгийн газрын стратегийн биткойн нөөц гэдэг 1 сая нөөц биткойныг нөөцлөнө гэж байна засгийн газар. За алтны үнэлгээг шинжлэх замаар долларын үнэгүүдлийг бий болгоно. За алтны үнэлгээг шилжүүлнэ гэдэг нь одоо холбооны нөөцийн банкн дээр алтны үнэлгээг $42.2 тогтоосон байна. Гэтэл зах зээлийн үнэлгээ бол $4,500 Зах зээлийн үнэлгээ рүү шилжүүлвэл юу болох вэ гэдэг дээр би бодож үзсэн. Америкийн нэгдсэн улсын төсөв бол $7 триллион байна. $7 триллион $4.5 триллион нь эрүүл мэнд, нийгмийн даатгал, Medicare, Medicaid зарцуулагддаг. Америкийн нэгдсэн улс халамжийн төрийг байгуулж гисэн.
Энэ нөгөө түрүүний ярьсан төрийн оролцооны спиралыг бий болгоцсон. Энээсээ гарах гарцгүй өөрийн хавханд орцсон байгаа тийм. За хэрвээ биткойны нөөц 1 сая гэдэг бол биткойны хэмжээ бол 21 сая гэдэг байгаа. Гэхдээ нэг 19 сая хэдэн зуун одоо зах зээл дээр байж байгаа гэж үзэж байгаа. Энийг хэрвээ $42-ыг $4,500 болгож өсвөл 1.2 их $80 бий болно. Энэ биткойны 1 сая нөөц гэдэг байгаа нийт биткойны 5%-тай тэнцэнэ. За энэ яг хуулийн залтууд нэ. Яаж гарах гэдэг нь вэхээр нөгөө алтны гэрчлэгээгээ $42-ыг $4,500 буюу одоогийн зах зээлийн үнэлгээгээр шилжүүлэхээр 1.2 их $80-ыг бий болгоно. Энэ мөнгийг сангийн яамд шилжүүлнэ. Одоо энэ болохоор хуулийн залтууд. Өмнө түүх юу харуулдаггүй гэхээр 1933 он долларын хан шиг 66%-аар сулруулсан тий. За алтыг 21-ээс $35 болгож өсгсөн. Энэ үед яасан бэ гэхээр Америкийн нэгдсэн улсад үнийн өсөлт хүчтэй явагдаж эдийн засаг савлсан. Харин энэ удаад хэрвээ $42-ыг $4,500 руу авчвал 100 дахин өсөж байгаа. 100 дахин өсөж байгаа гэдэг бол доллар ямар ч үнцэнгүй болно л гэсэн үг. Энэ мөнгийг нийлүүлсэн тохиолдол. За үр дагавар нь ойлгомжтой. Америкийн нэгдсэн улсын өрийн үнэлгээ өндөр за долларт суурилсан байдаг болохоор үн огцон унах магадaltaй. Хүүгийн төвшин өснө ойлгомжтой. Инфляц бий болж байгаа хүүгийн төвшин өсөв. Хүүгийн төвшин өсгөр банкны барьцаасан хөрөнгө үнгүүдж байгаа болохоор зээлийн хүүгийн өсөлт хурдтай явна. Банкуд зээлийн хүүг өсгөнө. Голлох банкуд дампуурна. Одоо нөгөө зохиомл эрэлт үүсгэж байгаа зүйл нь өөрөө хөрөнгөний зах дээр хамгийн түрүүнд очиж ийн гэдэг утгаараа буцаад хүүг чангалахад хөрөнгөний зах унан тэрийг дагаад банкнуудын хувьцаа авна. За төв банкны асуудал хүндэрч фиат систем бүрэн өөрчлөгдөнө гэж үзсэн. За яг энэ миний хувийн бодол дараа нь асуулт хариултаар ярьж болно. За энэ тохиолдолд яг хөрөнгө оруулалтын урсгал алт болон биткойн руу чиглэнэ. Яг тэгэхээр биткойныг засгийн газрын нөөц болгоод эхлэхээр биткойн өөрөө анхаарал татна. Магадгүй ирээдүйн 4-5 мянган жилийн одоо хүндрэлтний арилжаа солилцооны хэрэгсэл захим хэлбэр шилжих юм байна. Тэр нь decentralized байх ч боломжтой эсвэл үгүй ч байх боломжтой гэдэг ийм асуултыг гаргаж байгаа. Түрүүний ярьсан Genius Act гэдэг stable coin гэдэг $1 баталгаажна гэдэг зүйл бол үндсэндээ захим хэлбэр рүү шилжих юм магадaltaй гэж. За долларын үнгүүд нь Америк нэгдсэн улсын эдийн засгийн ойролцоог алдагдуулна ойлгомжтой. Долларын систем өөрөө ганхан тий. Бусад валютууд ч долларын ханшийн уналтаас нөлөөлөл авах бөгөөд дэлхийн санхүү систем том дөргөлт үүснэ. За энэ ойлгомжтой. Доллар өөрөө асар их зээлийн төлөлт бий болгосноос үүдэлтэй. Нөгөө талдаа хүүг чангалж гэх юм уу. Нөгөө төв банкны аврах ажиллагаа маань санхүүгийн системд асар том дөргөлт үүсгэнэ. Хэрвээ ийм зүйл тохиолдох юм бол Австрийн сургуулийн онолыг бодит амьдрал дээр баталнаа. Долларын системийн өмхөл эдгээр 7 хоног гэж биелэх магадaltaй. Ер нь бол итгэл алдах, долларт итгэл алдах ийм нөхцөл байдал руу очно гэж үзэж байна. Дэлхийн энэ нөөцлөх одоо нөөц валютыг түүхэнд том эзэнт гүрнүүд хийсээр ирсэн. За тэгвэл тэр үед бол алтан баталгаа байсан. Гэхдээ ямар нэг дайн болоход тухайн үед алтны хэмжээнээсээ давцсан хэмжээний мөнгийг хэвлэдэг. За тэрнээсээ болоод ерөөхдөө нурж ундаг. Энэ циклийг би эндээс харуулахыг зорьсон. За өсөлтийн үе, хэд тэлэлтийн үе, уналтын үе гэж байна. За хамгийн түрүүнд бол мэдээж за юу гэдэг өөрсдийнхөө ноёрхлыг тогтоож байгаа улс гүрнүүдийн хувьд бүх юм өснө. Энэ дээр ямар ч маргаан байхгүй. За энэ соёл урлаг, боловсрол юу гэдэг те өрсөлдөх чадвар одоо тэр дотоодын орлогын одоо өсөлт гэдэг юм уу те санхүүгийн систем төв болж хувирдаг те. За санхүүгийн төв болно. За дараа нь хэд тэлэлтийн үе дээр яг үгээр productive байдал нь алга болно. За жишээлбэл саяны Америкийн чин дээр дотоодын нэвтрэгдэхүүн эдийн засгийн өсөлт нь өрөө давж дийлхэ болно. Overextended гэдэг нь одоо бүр хэтэрхий хитээцсэн байдал руу очиж байгаа. Дараа нь өрсөлдөх чадвараа алдна. Дараа нь одоо энэ баян ядуугийн ч гэдэг юм уу ялгаа одоо илүү том болно те. Дараа нь яг өөрийн асуудал хүндэрнэ. Өөрийн асуудал хүндрэхээр мөнгө хэвлэнэ. Дотоодын асуудлууд үүснэ. Бусад улс орнуудын хувьд нөөцлөх валюттай бас ингээд нөөцлөх валют өөрөө үнцэнээ алдаж эхэлнэ. За ингээд сүүлдээ дайн үүснэ, хувьсгал үүснэ гэдэг юм уу тий. За энэ дээр жишээ болгож нэг 3 одоо эзэнт гүрний ч гэдэг юм уу жишээг ярих. Испаний эзэнт гүрэн 1500-аад оны тий. За ялагдшгүй армада гэдэг нэртэй байлаа шүү дээ. За испанчууд яасан бэ гэхээр Америкаас алт урсаж реал нөөц валют болсон.
За дэлхийн санхүүгийн төв Мадридэд төвлөрсөн. За энд яасан бэ гэхээр одоо нөгөө түрүүний жишээгээр ярих юм бол одоо ингээд өөрсдийнхөө нөрмийг тогтоогоод за хит тэлэлтээ игээд тэгээ уналтаа игээд дуусч байгаа юм. Хит тэлэлт дайнууд хийсэн. Өөр 300 орлогоод авчихсан. Яг адилхан кейс. Өөр юу хоёр нь эдийн засгийн өсөлтөнд зөрүүтэй хит тэлэлтэйсэн. Чимээгүй гарц гэдэг нь түрүүний ярьсан смарт мани. Смарт мани яасан? Банкны гэрүүлүүд Амстердам руу шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл нөхцөл байдлыг ойлгонгүүтээ смарт мани хамгийн түрүүнд хөдөлгөөн хийдэг. Хамгийн түрүүнд хөдөлгөөн хийсний дараа нуралт буюу түрүүний нөгөө өөрийн хавхнаас гарч чадлагүй мөнгөний асуудал ингээд 4 удаа дампуураад инфляци дэлбэрээд алтан үе дуусч байгаа. Энэ жишээлбэл Спаний түүх. Ялагдчихгүй армада гэдэг зүйл энэ цагаас хойш байхгүй болсон. Голландын эзэнт гүрэн. За нөгөө Испани унангууд Голланд руу Амстердам руу дэлхийн санхүүгийн төв очиж байгаа. Гээлдэр өөрөө валютын нөөц болсон. Валютын нөөц болоод дахиад хит тэлэлтэйгээд дайн хийж эхэлж байгаа. Өөр 20 дахин өссөн. За tulip mania гэдэг нь бол яг уу нэг шаардлагатай жишээ бол биш. Гэхдээ яг уу нөгөө булцууд цэцэг, алтан зул цэцэг чөлөө нэг юм цэцгээ нэг юм төв байдаг шүү дээ. Хүн төрөлхтний төвөнд одоо хөөсрөөд хөөс хэрхэн яаж хагарсан тухай нэг юм жишээ байдаг. Голландын энэ нь болохоор яасан бэхээр ер нь хүмүүс цэцгийг одоо нэг хэрэглээний хэлбэрээр ч юм уу тухайн үедээ гоё байгаад нь худалдаж авах биш. Эсвэргээрээ тийм спекуляц маягаар те өнөөдөр би энэ цэцгийг аваад маргааш зарахад илүү үнэ орно гэдэг ийм зарчмаар одоо авч хөөсрүүлээд буцаад тэр нь унж байгаа нэг ийм том жишээ. Одоо дэлхийн түүхэнд энийг айгүй их ярьдаг да. Яг нь энэтэй хамгийн ойрхон жишээ бол .com bubble гэж байна те. Интернетийн үед 2000-аад онд юу болов те. За хүн болгон л интернетийн одоо IPO гаргаж байгаа мундаг компаниудын хувьцааг авсан. Гэхдээ тэр хүмүүс тэр интернетийг авах гэдэг юм биш. Тэр IPO гаргаснараа би ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа болохоор үнэн өндсөнгүүд би буцаага зарчна гэдэг сэтгэлгээр авсан. Энэ нь өөрөө bubble үүсгэсэн. Энийг .com bubble гэдэг. Энэ bubble хагарсан. Энийн бас нэг сүүлийн жишээ бол 2008 оны housing bubble те. За хүмүүс одоо юу гэдэг 2000 оны .com bubble-аас хойш дахиад баг хүүтэй зээл хэтэрхий их тэлсэн. Хэтэрхий их баг хүүтэй зээл housing market дээр тэлээд ирэхээр хүн болгон үйл хөдлөх хөрөнгө бол хизээч үн цэнэ алдахгүй гэд үйл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа. Тэгэхдээ тэр хүмүүс тийм шаардлага байсан уу? Байгаагүй. Зээлийн тэлэлтээс үүдэлтэй нөгөө буруу хөрөнгө оруулалттай. Ингээд housing bubble 2008 онд дэлбэрч байгаа юм тий. За ингээд тааш нь явхад дахиад нөгөө smart money хаашаа явсан. Голландын эзэнт гүрэн нурж унахад банкны гэр бүл Лондон руу шилжсэн, Англи руу шилжээд банкуд дампуурсан. Голландын банкуд дампуурсан. За 1795 онд Франц алдаа гарч гээлдэр нуруу унж. Нөгөө reserve currency гэдэг статус нуруу унж. Ингээд Голландын алтан үе дуусч байгаа. Дараа нь Их Британий эзэнт гүрэнтэй. За 200 жил ноёлсон. Өсөлт паунд 200 жил нөөц валют байсан. Ер нь энэ гурван улсын түүхийг ярих юм бол за нэг 80 жил, 100 жил, 150 жил, 200 жил. Британий эзэнт гүрэн бол нурж унах ямар ч боломжгүй хэмжээнд очихлоо баг. Тэгээ Лондон санхүүгийн төв болсон. Дэлхийн 23% хүн амын газар нутгийн 25% Британий эзэнт гүрэн одоо эзэлж исэн гэж хэлж болно тий. Хэд тэлэлт хийсэн. Яг түрүүний бомбастиклийн одоо нэг хэлбэртэй. Дэлхийн дайн өөр 130% дотоодын нефттэй түүний Алтан стандартаас 1931 онд Фиат руу шилжиж байгаа. За чимээгүй гарц. 1949 оноос компаниуд Америк руу шилжсэн. Яагаад тэгэхээр Британий эзэнт гүрний асуудал юун дээрээс үүсэхээр мөнгөний бодлого өрийн асуудал. За ингээд чимээгүй гарц Америк руу хөрөнгө оруулалт 62% буурсан. Нуралт паунд өнгөтсөн 1976 онд олон улсын валютын сангаас тусламж авах хэмжээнд очсон. Нөгөө нөөц статус нь алдагдчихэ. Ерөнхийдөө энэ гурван улсын дүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр хэдий ч нэ улс орнууд тэлэлт хийн, төдий ч нэ буцаад уналт нь ирдэг. Энийг түүхэн баримтаар хэлж байгаа. Энэ түүхэн ер нь түүх гэдэг бол ер нь хамгийн сайн багш. Түүхэн баримт өөрөө ингэж хэлдэг. Австрийн сургуулийнхныг та нарт ямар нэг эмпирик одоо нотлох баримт байна уу гэж нөгөө талын одоо сургуулийнхан асуудаг. Биднэрт энэс илүү түүхэн баримтаас илүү юу хэрэгтэй те? Энэ бол түүхэн баримт. За Америкийн нэгдсэн улс тэгвэл юу болж байна вэ? Энэ ерөнхийдөө хамгийн гол одоо ярих зүйл. 2022 оноос
2024 онд алтны үнийг эндээс харж болж байгаа. За алт мөнгийг ярьдаг шалтгаан бол ерөнхийдөө энэ Австрийн сургуулийн регрессийн теори гэж байдаг. Одоо альва нэг мөнгөнд тэмдэгт өөрөө буцаад түүхэн цаг үе харах юм бол үн цэнтэй зүйлтэй. Үн цэнтэй бөгөөд бараа таваар. Тэгэхээр бодит үн цэн рүүгээ л очино. Smart money хөдлөөд эхэлсэн. 2021 20 онд за нэг 200 тоног нөөцлөдөг байсан бол 2022 оноос эхлээд 1000 тоног нөөцлж гисэн. Дэлхийн төв банкуд те энэ smart money энэ систем гарах нь асуудалд орсон гэдгийг хамгийн том жишээ бол энэ алт мөнгөний үнийн индикатор харуул. Алт мөнгийг ер нь бол яг хэдийгээр батлагдсан зүйл байхгүй ч гэсэн suppress хийдэг гэж ярьдаг. Одоо дарж идэг те хөрөнгөний одоо төв томоохон банкуд энийг бол зарим нь conspiracy theory гэдэг, зарим нь бол одоо наач худлаа гэдэг. Гэхдээ нэг юм бодит жишээ. JP Morgan банк 2009 оноос хойш алт мөнгөний үнийг одоо шорт хийж одоо юу гэмтэй хүчээр барьж исэн тухай баримт сая 2021-2 оны үед гараад тэднэрт торгуул тавьсан. Торгуул тавихдаа 900 сая долларын торгуул тавиал гаргацсан. Алт түүхэн замын алгаар 1971 онд одоо нөгөө алтан баталгааг халснаас хойш хэрхэн яаж өсөлт буур явдаг зүйлийг харъя. Алтны үн 850, 1900, 4260 те. Алт бол алтыг suppress хийгээд хэдийгээр дарж байгаа ч гэсэн одоо нөхцөл байдалд барьж чадхаа больс цэвэр одоо асуудал хүндэрсний тохио. Мөнгөний үнийг саяхны хүртэл 2020 оны үед $12 дээр, $13 дээр барьж ирсэн. Өнөөдөр мөнгө $90 хүрч байгаа. Өнгөрсөн онд мөнгө $29 дээр suppress хийж чадчихсан бол өнгөрсөн оны $29-оос $80 хүртэл өссөн. Яг одоо өнгөрсөн оны 4 сараас хойш мөнгөний үн 3 дахин өссөн. $90 дээр очсон. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр smart money хаашаа явж байгааг илэрхийлж байгаа. Нөгөө талдаа инфляц өрийн асуудал хүндэрсэн болохоор хөрөнгөний зах өөр хамгийн том эрсдэлтэй зүйл. Нөгөө талдаа эцсийн бүлэгт алт мөнгө өөрөө бодит үн цэнтэй мөнгө гэдгийг харуулж яг түрүүний 3 эзэнт гүрэн нурж унсантай адилхан smart money ийшгээ явсан. За энэ дээр нөгөө одоогийн байгаа систем яаж нурж унж байгаа нэг тодорхой кейс. За нэг 2020 оны үед жишээлбэл Америкийн энэ доллар валютын нөөц те Америкийн өрийн бичиг бондыг хадгалдаг үе нэг 34-5% байсан. Алт бол тэр үед ойролцоогоор нэг 11-2%. Одоо юу болж байна гэхээр төв банкуд алтыг нөөцлөх байдал руу 22 оноос хойш эрс өссөн. Нөгөө талдаа Америкийн валютыг нөөц хэлбэрээр хадгалж байгаа графикийг харах юм бол алтын нөөц нь илүү гараа явцсан. Америкийн өрийг эзэмшдэг байсан нөхцөл байдал 22 оноос хойш улс орнууд асуудлыг харсан улс орнууд төв банкуд алтыг нөөцлөөд Америкийн өрийн бичгийг дамп хийж эхэлж байна. Одоо энэ шар ногооноор нь харах юм бол ногоон нь US Treasury Holdings те Америкийн бонд өрийн бичиг доллар те нөгөө талдаа алтан шар алтан дээшээ явж байгаа. Энэ нөхцөл байдал хэдэн жилийн хугацаанд хаана очих вэ гэдгийг харах юм бол Америк доллар reserve currency гэдэг зүйлээ алдж байгаа. Нөгөө талдаа алт дээшээ явж байгаа. Нөгөө Австрийн сургуулийн регрессийн теори энд үйлчилж байна. Бодит үн цэнтэй зүйл рүүгээ явнаа. Мөнгө гэдэг бол төрийн бүтээл биш ээ. Мөнгө гэдэг бол өөрөө эцсийн бүлэгт бараа таваар. Энэ бол бодит үн цэнтэй зүйл. Одоогийн бидний амьдарч байгаа энэ өрийн систем бол ямар ч үн цэнгүй зүйл дээр явж байна. За тэгээд энэгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр түрүүний 3 эзэнт гүрэн яаж дампуурч байна вэ? Энэтэй адилхан хамгийн түрүүнд тэр reserve currency гэдэг нөөц валют өөрөө унж байгаа, smart money хаашаа орж байгаа. Энийг алт мөнгөний одоо энэ юугаар харуулж болж байгаа. Хамгийн гол ярих зүйл бол энэ. Одоо нөгөө доллар өөрөө баталгаа болдог байсан үе, 90 үе өнгөрч ийн. Нөгөө талдаа алтны мөнгөний үе дахиад suppress хийх боломжгүй нөхцөлд очсон буюу ахиж алт мөнгө доош унах нөхцөлгүй. Өнөөдөр $90 байгаа мөнгөний үн эх жил хэд болох бол 150 багтаа очино. Зүгээр миний таамаг гэдэг ч юм уу. Ингээд ийм байдлаар би одоогийн байгаа энэ систем бол нуралтанд очсон. Улс орнууд, том гүрнүүд өрийн хямралаас болж, инфляцаас болж, дайнаас болж, хит тэлтээс болж яаж нурж ундаг тухайг ерөөхдөө ингэж яриа гэж бодсон юм аа. За баярлалаа.